Иргэний ёс зүйн хичээлээр багш нь үнцэн гэсэн бяцхан өгүүлгийг тавилаа. Энэ өгүүлгийг анхааралтай сонсоод доорх асуултанд хариулаарай. Аав нь ямар ажил хийдэг вэ? Охины ангийн багш нь юу гэж хэлсэн бэ? Ямар сургуульд сурдаг вэ? Аавын сургууль дээр очиход ангийнхан нөхдүүд яагаад аавтай нь мэндэлсэн бэ? Охин юу авахыг хүссэн бэ? Аав нь охиндоо утас авахын тулд юу хийсэн бэ? Охин юуг ойлгосон бэ? За эдгээр асуултанд хариулаад дэвтэр дээр хийсэн тэмдэглэлээ багштай илгээгээрэй. Хүүхдүүдээ дэглэмээ сайтар сахиарай. Анхаарал хандуулсан хүүхдүүдэд баярлалаа.